За сайн байцгаана уу үзэгчдээ та бүхэнд оройн төргийа. Ингээд ардчилсан хүчний холбоо таны мэд хөдөлгөөстэй хамтран үзэгч та бүхэнд төргөдөг 7 хоног бүрийн лав гарагт төрдөг Монголоор шинжлэлийн шууд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэх бэлэн болж байна. За манай нэвтрүүлгээр бол одоо цаг үеийн болоод улс одоо орны өмнө тулгымсан асуудлуудаар та бүхний өмнө манай зочид маань одоо шууд ярилцдаг байгаа. Ингээд өнөөдрийн зочид Монгол Улсын их хурлын гишүүн Эрдэнэ, Улсын их хурлын гишүүн Сайхан Самбуу, Улсын их хурлын гишүүн Баяр Сайхан нарын зочид өнөөдөр ядуурлын төвшин буурсан гэдэгтээ санал нийлэх гэсэн энэ одоо сэдвээр бас яг харбод улс орны өмнө тулгамдаад байгаа энэ сэдвээр бас та бүхний өмнө шууд ярилцах бэлэн болсон байна. За ингээд нэвтрүүлгийнхэнд бас үзэгч та бүхэнд хэлэхэд манай доор та бүхэн харж байгаа бох. Ядуурлын төвшин буурсан гэдэгтээ та санал нийлэх гэсэн асуулт тавигдсан байгаа. Өнөөдөр та бүхэн одоо энэтэй санал нийлж ивэл тийм үгүй бол үгүй гэсэн зүйлүүдээ хэлгээж энэ бол бас бидний хувьд бас үнэтэй санал болох юм аа гэж бодож байна. За ингээд эхний асуултыг бас Улсын их хурлын гишүүн Эрдэнэс өнөөдрийн маань нэвтрүүлгийн сэдв ядуурлын төвшин буурсан гэдэгтээ та санал нийлж байгаа юу гэж энэ сэдвийн дагуу асуултыг танаас эхлэж бодож байна. За юуны өмнө тэмдэглэжийнхээ үзэгчдийн оройн амрыг ирье. За өнөөдрийн сэдв бол маш чухал сэдв байгаа. Чухам яагаад энэ сэдвээр өнөөдөр энэ ярилцлага зохион байгуулахар шийдсэн бэ гэхээр өнөөдөр одоо Улсын их хурлын бүрийн эрхийн хугацаа одоо 4 жилийн хугацаа дуусахад ерөөс үндсэндээ бол нэг сар гаргах хугацаа үлдлээ. За энэ 4 жил өнгөрсөн 4 жил одоо Улсын их хурл за түүнээс байгуулагдсан засгийн газар одоо өнөөдөр юу хийж бүтээвэ? Үнэхээр одоо энэ иргэдийн маань одоо амьдрал ахуй сайжирч чадуу, ядуурл үнэхээр буурсан уу, үгүй юу гэдэг энэ одоо асуудалд манай сонгогчид иргэд маань өөрсдөө дүн тавих цаг одоо ойртож байна. Тэгээ энэ асуудалтай холбоотойгоор бас тодорхой мэдээлэл солилцох, за иргэдээ бас тодорхой саналуудлаа илэрхийлэх зорилгоор энэ өнөөдрийн сэдвийг сонгосон. За өнөөдөр ядуурлыг бууруулах чиглэлээр одоо Улсын их хурл засгийн газраас авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээнүүд бий. Гэхдээ яг өнөөдөр бодит байдал дээр ядуурл бууруу, өрхийн орлого нэмэгдүү, иргэдийн маань одоо халаасанд ордог тэр бодит орлого өссөн үгүй юу гэдэг дээр бол одоо бас ярих нь зүйтэй. Тэгэд одоо статистикийн мэдээ, засгийн газраас мэдээлж байгаа мэдээлэлээр бол өнөөдөр ядуурлын төвшин 9.4%-аар буурсан гэсэн ийм дүн үзүүлэлтүүд гарсан байна л да. Тэгэхээр энэ дээр зөвхөн эдийн засгийн үүднээс наваад үзэх юм бол энэ ядуурлын төвшин 9.4%-аар буурсан үзүүлэлт бол эдийн засгийн хувьд бол тоон үзүүлэлтийн хувьд маш том үзүүлэлттэй. Ядуурлыг 9.4% битгийл 1% буурахад энэ бол ард түмэнд бол маш тийм том мэдрэмж хүрэх ёстой. Тэгээ өнөөдөр яг бодит амьдрал дээр ядуурлын төвшин бууруугүй юу гэдэгтээ бас би бол санал нийлэхгүй байгаа. Тэгэхээр яагаад гэвэл өнөөдөр инфляц өнөөдрийн төвшин эдийн засгийн төвшөнд аваад үзэх юм бол 15.4% байж байна. Тэгэхээр инфляц гэдэг маань юу хэлдэг вэ тийм ээ? Өнөөдөр махны үн одоо хэдэн төгрөг тийм ээ? Үндсэндээ одоо 5,000 орчим байсан үхрийн махны үн 9,700 баг 10,000 хүрлээ шүү дээ. Тэгэд энэ өөрөө иргэдийн маань одоо бодит орлого тийм ээ өрхийн одоо бодит орлогыг бол энэ 5,000-ын зөрүү бол залгичж байгаа. Тэгэхээр энэ инфляцийн маань бараг дийлэнх хувийг бол үндсэндээ бол махны үнийн өсөлт эзэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр одоо мал сүргээр баян үндснийхээ хэрэгцээг хангах бүрэн боломжтой Монгол улсын хувьд яагаад өнөөдөр махны үнийн өндөр байна? Махны үн яагаад одоо энэ иргэдийн одоо бодит орлого тийм сөрөг нөлөө үзүүлж байна гэдэг асуудал бас анхаарал татна л та. Тэгэхээр энэ дээр шин 2007 онд одоо улсын төсвөөс махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр одоо жилдээ нэг 700-аас 800 сая төгрөг зарцуулж байсан дүн мэдээ байдаг юм байна лээ. Тэгвэл энэ одоо өнгөрсөн 2011 онд үндсэндээ 8 тэрбум орчим төгрөгийг одоо улсын төсөв баталж энэ махны нийлүүлэлтэд зарцууллаа. Нэг бол 10 дахин өссөн ба шүү дээ тийм ээ. Тэгтэл өнөөдөр тэр одоо мөнгө тийм ээ тэр мөнгөний одоо үр дүнд би бас махны нөөц маань хаашаа урсаад алга болчихоо. Өнөөдөр нөөцийн махны эрэлт хэрэгцээ өндөр хэвээрэл байна тийм ээ. Тэгээд ямар ч хэмжээнд нөөцийн махыг гаргасан хагас өдөр болохгүй бол одоо алга болж шүү дээ. Тэгэхээр энэ бол махны одоо нийлүүлэлт бол хангалттай биш байна гэдэг бол бодит амьдралаар харуулж байгаа том дүр зураг гэж ойлгож байгаа. Тэгээ өнөөдөр бид нар ярьдаг л да эдийн засгийн өсөлт өндөр хувьтай одоо 17.8
5%-лөө 6%-тай байна. Одоо улс оронд бодит эдийн засгийн өсөлт маш өндөр байна. Амьдрал эдийн засаг сайхан болох гэж байна гэдээ яриад байгаа боловч яг үнэндээ л амьдрал дээр иргэдийн маань халаасанд орж байгаа бодит орлого тул нь ерөөс огт нөлөөлөхгүй байна. Тэгэхээр зөв энэ бодит орлогыг яаж тооцох юм бэ? Өнөөдөр энэ ядуурлын төвшин зүгээр одоо энэ төрөөс юм уу эсвэл одоо статистикийн мэдээллээр ядуурлыг буурсан гэж үзэх юм уу? Эсвэл яг бодит амьдрал дээр тухайн иргэний маань худалдаа авах чадвар тийм ээ хэр бодиттой байна гэдгээр асуудал хэмжигдэх юм уу гэдэг бол өнөөдөр бас ярих хэвээр асуудлын нэг сэдв гэж бодож байгаа. Тийм учраас өнөөдөр миний хувьд бол жишээ нь одоо цалин хөлс нэмэгдэхээс өмнө 10,000 төгрөгөөр 2 хил мах авч иддэг байсан. Өнөөдөр 10,000 төгрөгөөр 1 хил мах авч идэж байна тийм ээ. Энэ өөрөө бодит одоо өсөлт мөн үү тийм ээ. Ядуурлын төвшин буурсан гэсэн үзүүлэлттэй уялдаж байна тийм. Тэгэхээр би бол үгүй гэж хэлмээр байна. Тийм учраас яг энэ сэдвээр бас би манай одоо сайхан самбуу гишүүн байна. Өөр сайхан гишүүн байна. Тэгэд гишүүд манай санаа оноогоо илэрхийлнэ. Тэгээ би ямар ч байсан өөрийнхөө одоо энэ санаа бодлоос үргэлжлүүлж илэрхийлнэ. Сайхан самбуу гишүүний хувьд бол бас хөдөө орон нутгаас Цахим аймгаас сонгогдсон гишүүдийн нэг. Энэ ядуурлын төвшин ер нь хөдөө орон нутагт хэр байна? Ер нь та бол тойрогт очиж байнга ажиллаж байгаа бох. Тийм учраас энэ ядуурлын төвшин хөдөө орон нутагт буурсан уу? Ер нь одоо 2008 оны анх сонгогдож байгаа үедээ одоо харьцуулах юм бол ер нь ард түмний амьдрал ямар байна? За дэлгүүр үзэгчтэй энэ нарийн амгалан байлтах. Тэгэхээр өнөөдөр хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд асуулт тавьж байна л да. Хөдөө орон нутагт бол ялангуяа эдийн засаг манай Цахим аймагт бол 2007 оны байдал энэ 8 оны сонгуулийн үед байсан байдал бол сүүлийн зөв миний энэ харж байгаа бол сүүлийн 1 жилд л нэг жоох өөрчлөлт гарах тийш ганц. Тэрний үг л яг сая эрдэнэ гишүүний хэлдгээр дээр өрх гэрт хөв хүнд нэг орлогын одоо ялангуяа хөдөө орны бэлэмний асуудал яригддаг л да. Тэн дээр яг энэ 21,000 төгрөгийн асуудал ноолуурны үн жоох өссөн. Тэгээд дээр нь ноосны урамшууллыг нэг гоо хүчин зүйл сүүлийн 1 жилд л жоохон нөлөөсөн учраас сая хамгийн сүүлийн орон нутгаар явж ажиллахад малчид бол тэн дээр арай жоохон эерэг хандлагатай л. 3 жил нь бол бэлэн мөнгөний талаар бол их яригдсан л да. Тэгэхээр зэрэг би юу хэлэх гээд байна гэхээр зэрэг ер нь ийм жоохон л одоо сүүлийн 1 жилд төрөөс нэг жоохон ийм арга хэмжээ авчихтал малчдын амьдрал зөв би нийтдээ тийм хурдан сайн болцсон гэж юм шиг ер нь жоохон эерэг үзүүлэлт гарсан гэдэг нь манай өдөөний сонгогчд бол хэлж ийн л. Ноосны урамшуулал тийм одоо малчдын ганц бодит орлого тийм ээ ноолуур тэгээд махны одоо орлолт махны үн жоохон өссөн. Энэ махны үн өссөн гэж та сая хэлж байгаа. Энэ бол өдөө орн малчдад бол бас таатай байдаг. Тийм инфляц өсөж байгаа махны үн хотод бол одоо өсгөрөө хэцүү болоод хөдөөний малчдын энэ чинь сөрөг нэг талаар байгаа. Яг тэгэхээр малчдын гар дээрээс тэр мах маань яг тэр өндөр үнээр гарч хэрэглэгчдэд ирж чадж гэнэ үгүй юу те. Тэгэхээр би бол үгүй гэж хэлэх гээд байгаа. Яг гэхээр энэ дунд нөгөө change тийм ээ одоо тэр нөгөө нэг одоо би зүгээр шулуухан шүүмжлэлтэй хандхад бол тэр мах бэлтгэлийн компаниуд тийм ээ тэр нөхдүүд маш хямд үнээр одоо малчтаас махыг аваад нийлүүлэлтээ маш өндөр үнээр хийчих. Тийм ээ. Жишээ би түрүү хэллээ шүү дээ тэр нөгөө 7 онд жишээ нь улсын төсвөөс 800 сая төгрөг 700-аас 800 сая төгрөгийг мах бэлтгэл зарцуулдаг байсан тийм нөөцийн махыг бэлтгээд. Одоо 8 тэрбум төгрөг. Нэг бол 10 дахин өсчөөд байхад яагаад махны нийлүүлэлт сайжрахгүй нэгдүгээр хоёрдугаар махны үн өсснөөрөө энэ махны одоо төсөөс олгож байгаа махны одоо нөөцийн мах бэлтэх мөнгийг нэмж олгохс 10 дахин өсгчөөд байхад тэр мөнгө малчтад очиж байна уу эсвэл тэр дунд нь байгаа нэг хэдэн цөөн тонн эрхэмлэлтэн компаниуд албан тушаалуудыг кармалуу ороод байна уу гэдэг сонирн багхгүй. Би энийг гүйцэтгэдэг. Тэгээд малчид бол яаж юм гэхээр зүгээр махны үн өсдөг бол нэг хоёр шалтгаан байна шүү дээ. Нэг нь наад change чинь үйл ажиллагаа. Хоёрдугаар энэ чинь 9-10 онд бол манай орон нутгад ялангуяа бараа цууд болсон шүү дээ. Ялангуяа бүрд манай Цахим аймагт бол маш их мал хорогдсон шүү дээ. Тэгээд нөгөө эргэлтийн мал нөгөө борлуулалтын мал нь байхгүй болчихоор чи өсчил таарна шүү дээ. Тэгээд малчид нөгөө байж байгаа одоо юм зарчч болдгоо
боловчгаж нөгөө өсөлт нь байхгүй болчих учраас малчтал яг тэрийг байхаас өөр авахгүй болчих жоох. Ингээд наадах чинь бол өссөн. Тэгээд тэр зарж байгаа нэг цөөхөн хитэн мал нь болохоор зэрэг яг өндөрөн дээр зарагчмж магадгүй. Тэн дээр дахиад чэнжүүд нэвсэг явдал. Ерөн зүгээр энэ асуултыг хариулахад бол яг иргэдийн амьдрал энэ 4 жил дээшсэн үгүй юу гэдэг ингээд байгаа. Жишээлбэл засгийн газар их хурал одоо төрийн байгууллагууд бол одоо илтгэл юмдаа бол сайхан өссөн гэж ингэж л ярьж шүү дээ. Өсөөгүй гэж ярихгүй шүү дээ, тийм ээ. Зүгээр яг энэ сонголт өгсөн байна. Одоо энэ сонголтоор бол жишээлбэл иргэн хүн сонгогч хүнд яг энэ 4 жилд амьдралд нь юу өөрчлөгдсөн бэ гэдгийг одоо тэртээ дэргийн сонгуулиар бол харуулах байх л та. Дүгнж хэлнэ. Зүгээр улс төрчид бид нар дүгнэхээс илүү. Тэгээ дүн тавих цаг ойртож байна гэж. Тэгээ дүн тавих цаг ойрч байгаа. Ерөн зүгээр ялангуяа манай одоо хамтарч ажилласан хоёр нам одоо ирэх байж байгаа хоёр хүчний амлсан амлалтууд байж байгаа. Тэгээд тэр тухай 8 онд амлсан амлалтуудыг одоо сонгогч нар биелэлтэн харьцуулж дүнгээ тавина л та. Ерөн зүгээр нийт нэг хэсэг бүлэг хүмүүсийн амьдрал бол дээшилсэн. Дундаас доош орлоготой улсууд дээшилсэн, доороосоо дунд руугаа орсон нэг жоохон хэсэг баг. Ерөнхийдөө бол нийтдээ бол амьдрал дээшлэхгүй шүү дээ. Ягаад гэвэл хамгийн тод жишээгээр хэлэх юм бол юмны өмнө өссөн юм чи яаж амьдрал ядуурл боорох вэ? Зүгээр хамгийн тод юм аа л. За. Баярлалаа. Та ярим хэлэхээр зэрэг хүмүүс залхдаг л да. Баярлалаа. Үнэхээр ажилгүйд л ядуурл бол өнөөдөр энэ 4 жил ирэх өрсөн за мөн энэ сүүлийн 20 гаруй жил ирэх өрсөн эрх хэрэгчтэй холбоотой одоо шууд асуудалтай. Эдийн засгийн өсөлт ажилгүйд л ядуурл гэдэг олон асуудал яригдж байгаа. Зүгээр улс орон хөгжсөн эдийн засаг өссөн хамгийн гол үзүүлэлт ядуурл буурсан үгүй л гэдэг асуудал байгаа. Тэгэд өнөөдөр Монгол улс дэлхийд даяар өөрийгөө эдийн засаг албан бусаар 40% өссөн. За яг одоо бодиттой 17.5% өссөн гэсэн юм асуудал яригдж байгаа юм л та. Тэгээд нэгэнт одоо энэ асуудал зөндөө ярьсан учраас би бас давтаж нууршаад яг хөрсөн дээр бол одоо бууж байгаа зүйл маш бага байгаа. За сая сайхан самбог шүүн ярьж байна л да. Хөдөө орон нутгийн зүйлийн одоо 1 жил малчтын орлого нэмэгдсэн, одоо бас мэдгэдэггүйц нэмэгдсэн гэдэг ийм асуудал яригдж байна. За тэр бол үнэхээр малчид бол өмч өвчлөлтөөр малтаа өмч хөрөнгөтэй болсон. За энэ утгаараа ноос ноолуурын орлого нэмэгдээд амьдралд нь бас дэм болж байгаа бол сайн хэрэг. Гэхдээ Монгол улсын нийт хүн амын тал гаруй хувь нь Улаанбаатар хотод байгаа иргэдийн өмч хөрөнгө ялангуяа одоо манай чимгэлтэй дүүргийн өмч хөрөнгө иргэдийн амьдрал дээр буугаад ярих юм бол одоо гадаа нь одоо ноос ноолуурын самж мал алга. Тэгэхээр энэ асуудлыг бол шал өөр өнцгөөс одоо ярихаас өөр аргагүй байгаа юм л та. Цалин нэмэгдэж гэнэ гэж ярьдаг. За Монгол улсын засгийн газар нуулуурхан баялгаас орж ирж байгаа багаахан мөнгийг багаахан гэж байгаа шүү. Багаахан мөнгийг шууд сонгуульд өгөөд ирэхээр сонгуулийн амлалтанд зориулаад сонгуулиар одоо ахиу санал авахын тулд цалин тэдүүгээр нэмлээ гэдэг ийм асуудал шууд яригдж байна л та. За нэг талаар одоо нэмэгдэж гэнэ гэж сайхан сонсогдож байгаа боловч яг бодит байдал дээр эргээд очиод иргэдийн тэр 1 кг мах худалдаж авах үн нь бол одоо инфляцаар одоо хөөрөөд явж байна. Талхны үн хөөрөөд явж байна. Энэ бол одоо маш хортой зүйл болоод байгаа. Хамгийн гол асуудал энэ төрийн албан агчдын одоо айрам гэж хэлмээр байгаа. Энэ бол одоо Монгол улсад бол энэ зөвхөн 2.7 сая монголчуудад бол одоо агцсан том толгой дийлж авч явахааргүй том толгой болчиход байна л да. 180 мянга гаруй болцсон байна. 210 мянга баг шүү дээ. За албан ёсоор 180 байгаас 210 болчиход. Нийгмийн даатгалын шимтгэлд хэлж байгаа төсвийн албаагчдын тоо 214 билүү 12 мянга болцсон байна. Би 3 сарын өмнөх мэдээ ярьж байна тий. За тэгэхээр ийм том ачааг Монгол улсын эдийн засаг одоо байнга цаашд өөрөд явах одоо хэр оновчтой юм бэ гэдэг асуудал. Хамгийн гол асуудал энэ цалингийн өсөлтөд хувийн хвшлийн салбар одоо бас нэлээд чирэгдэж байгаа юм л да. Тэгээд цалин өглөө гэхэд маргаашны инфляц өсдөг. Эргээд иргэдийн амьдралд бол одоо маш одоо хүндэр тусч байгаа. За хувийн хвшил энэ дагж байгаа өсөлтөд хувийн хвшил цалингаа бас нэмэхэд бас хүндрэлтэй болчиход байгаа. Тэгэхээр
энэ Монгол улсын засгийн газраас явуулж байгаа бодлого бол бас яг одоо байгаа онж яана гэхэд бас хүндрэлтэй хэцүү асуудал. Би бол одоо үүнийг бол одоо нэг их одоо зөв зүйтэй бодлого явуулж яана гэж харахгүй байгаа. За нөгөө түгээр бирж дээр ажлын байрны бирж дээр ажлын байрны оронтой квот байгаад байна. Ирж ажиллахгүй байх гэдэг юм асуудал яригдж байна л. Гэхдээ яг бодит байдал дээр энэ гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд маш их өндөр шалгуур тавьсан байдаг шүү дээ. Ажлын байрны одоо энэ конкурс зарлаж байна, квот бий болгож байна. Энэ бол яг бодит байдал дээр гадаадын хөрөнгө оруулалттай компани өөрсдийнхөө одоо манай урд хуршийнхаа ажилчдыг л авах сонирхолтой байдаг. За тэгэхээр ямар нэгэн аргаар одоо Монгол ажилчдыг бол одоо боловсрол мэрэгжил бусад одоо зүйлээр өөчлөх одоо ийм асуудлаар Монгол ажилчдыг ажил авахгүй байх жишээтэй. Гэх мэт одоо хүндрэлүүд бол миний хувьд одоо бас байна гэж харж байна л да. За тэгээд инфляц 14.4% гэж сая ярьж байна. За яг бодит байдал дээр бол инфляц одоо 17.8% хүрсэн байгаа. Сая Эрдэнэ гишүүн дурдж хэллээ. Би бол одоо өнөөдөр Монгол банкныхантай уулзаж санал бодлоо хэлцэж байхад инфляц бол ер нь одоо 2 оронтой тоонд өртсөн удахгүй хяналтаас гарах асуудал яригдж байна. Энэ сонгуульд ямар ч үндсээр хамаагүй ялхал асуудал яригдж байгаа байхгүй. Сонгуул нь маш том одоо Монгол ардын нам 1.3 сая төгрөгийн амлалт өгсөн биз дээ. 1.3 сая төгрөгийн цалингийн амлалт. Энэ чи эргүүлж явсаар байгаа ардын нам Монгол ардсан нам бусад намууд бид тохирсон шүү дээ. Ерөөс цаашид энэ бэлэн мөнгөний амлалт амлахгүй шүү. Цалин чи бэлэн мөнгөний амлалт биш л дээ. Байлгүй яг нь ер нь бол танаа нам ч амлах хэрэгтэй шүү. Ер нь улс төрийн хүчнүүд цалин өсгөнө гэж бол ярьдгүй байхгүй юу? Тэгээд өсгөж байгаагаа чимээгүй хийдэг. Тэр хэдүүгээр өсгөж байгааг чимээгүй. Яагаад чимээгүй гэж нэг бол энэ чи ард иргэд дагаад инфляц өсөхгүй байдаг жишээтэй. Тэгэхээр ерөөсөө би зүгээр ардын намыг харж байхад ерөөсөө сонгуулийг энэ улс орны тэр авдар савд байгаа мөнгийг хэдий хамаагүй баруун солгоо цацх намаагүй ялж дэвд болоо гэсэн ийм одоо хүний эрхүү сэтгэлтэй хандаад байна л та. Тэгэхээр бүх юм эдийн засгийн үндэслэлтэй шинжилгээний үндэслэлтэй байх ёстой гэж би бодож байгаа. Энэ би бол за өөрөө яриа бол ингээд шилжиж орж ирж байна л да. Энэ би бол сонгуулийн энэ хандлалт одоо бэлэн мөнгөний амлалт гэдгийг бол би юун дээр ойлгосон бөгөөд одоо нөгөө 8 оных шиг тийм ээ иргэдэд ингэж одоо хавтгай бэлэн мөнгө тараана гэдгийг л би бол энэ дээр санал эсрэг суусарга зөөнх болсон. Ер нь бол зүгээр эдийн засгийн өсөлтийн тоон баримт. За одоо төрийн албан хаагч болоод ажилчдаа цалин нэмэх асуудал. Гэхдээ энэ чинь энэ намууд чинь амлаж иж энэ чинь иргэд сонгогчдоо юу хийхээ ярихгүй ерөн сонгуульд яаж орох юм бэ? Одоо танаа намайг ингэж одоо бол бидний амлал манай ардс намын битүү болчиход байна шүү дээ. Битүү. Ардын нам бол 1.5 сая төгрөг гэсэн. Бид бол гэхдээ одоо танах 1.3 сая гэж ярихад бид 1.5 гэж тийм ярихгүй л дээ. Бид бол ёс зүйтэй. Тэр хамгийн гол асуудал ер нь цаашид 1.3 сая гэж зоригтой хэлж чадж байна. Цаашид Монгол улсын эдийн засгийн өсөлт дэлхийн зах зээлийн нүүрс зэсийн үнийн өсөлт эдрийг одоо яаж тооцож байгаа. Энэ бол одоо маш хариуцлагатай намынхаа хангалттай сая төгрөг. Энэ бол маш хариуцлагатай мэдээ. Ер нь бэлэн мөнгө амлдаг бол танаа намаас анх үүдэлж эдийн засгийн санаа богшин өсөлт явахгүй гэдэг танаа нам бол уг нь бол одоо бэлэн мөнгө амлдаг нам биш. Танаа нам бол иргэн болгоно баян болгоно л гэж ярина гэхээс биш. Танаа энэ ардс нам чинь уг нь мөрөө тийм би зөв энэ ганцхан тайлбар хэлчихэ. Би ардын намыг бол одоо зүүнний одоо энэ иргэдээ социал чиглэлийн нам хүнрүүгээ чиглэсэн юм амлах ёстой. Манайч хүнлүүгээ чиглэсэн хүн төвтэй бодлого явуулж байгаа. Ер нь дэлхийн том эдийн засгч нэг зүйл ярьж байгаа шүү дээ. Энэ Европын эдийн засгийн хямрал дахиад автах магадлал маш өндөр байна. Тийм дэлхийг дахиж хамрах магадлал өндөр байхад дахиад эдийн засгийн өсөлт одоо бид ингээд амныхаа зоргоор ярина гэдэг чинь энэ намынхаа хувьд маш хариуцлагагүй ер нь сонгуульд ялахын тулд улаарж байгааг нэг шинж байхгүй. Би юу хийж байгаа юм бол доо хоёр гишүүнийхээ маргаан дээр зөвхөн саналыг хэлчих. Хавтаа одоо тараана гэдэг бол 2008 онд бол чинь арчсан нам бол 1 сая төгрөгийн бэлэн мөнгө бол амлаагүй. Одоо байгалийн эшиг буюу Эрдэнэ би одоо яг өөрөө нэр дэвшигч Баянгол дүүргийн манай иргэд сонгогчид бүгд санаж байгаа. Эрдэнэ хувьцаа буюу 1 сая төгрөгөөс доошгүй үнэлгээ бүхий байгалийн одоо баялгаас хувьцаагаа олгоё л гэсэн. Энэ бол сая 2012 оны улсын төсвийн хуулийг батлахад би өөрөө одоо төсвийн ажлын хэсэгт орж ажилласан. Тэгээ энүүгээр бол нэгүрэл одоо 1 сая төгрөг буюу одоо 1072 шиг хувьцаа тийм ээ сая 72 төгрөгөөр үнэлэгдэх юм одоо хувьцааг
олгохоор шийдвэр гаргаж чадсан тийм ээ. Энэ бол хэдий цөөнхчлээ гэсэн арц нам амлалтаа биелүүлсэн. Энэ хувьцааг харин иргэд өөрөө хувьцаагаа авах уу, энэ хувьцаагаа мөнгөжүүлэх үү гэдэг нь иргэдийн сонголтын асуудал гэж ингэж ойлгож байгаа нэгдүгээр. Хоёрдугаар тэгвэл ер нь тухайн Монгол Ардын ёслолт ном бол 1.5 сая төгрөгийг бол ямар нэгэн хувьтай холбоолгүйгээр шууд маргааш ялах юм бол хаан банкнаас ирж аваарай гэж зарласан шүү дээ. Тэгээд энэ бол цэвэр Монголд бол тараасан байсан шүү дээ. Мөнгөний уралдаан явуулсан л да. Тэгтээ за одоо энэ маргааныг болъё гэхгүй. Тэгээд би бол зөвхөн баяраа гишүүний хэлээд байгаа тэр 1.3 сая төгрөгтэй холбоотойгоор би өөрийнхөө саналыг хэллээ. Тэгээд юу гэхээр өнөөдөр улс төрийн намууд аль ч нам бай ер нь энэ одоо цалин мөнгө бэлэн мөнгөний амлалтыг бол өгмөргүй гамаа. Энэ нь өөрөө инфляцийг хөргөх аюултай нэгдүгээр. Хоёрдугаар одоо жишээ нь хувийн хвшлийнхэн одоо улс төрийн аль нэг өвчин цалинг одоо сая 300 сая төгрөгт хүргэнэ гэдэг ингээд улс төрийн нэг том хүчин амлалчаар одоо хувийн хвшлийнхэн юуг тооцож байгаа гэхээр эн чинь цалин хэрвээ 1.3 сая төгрөг хүрчих юм бол бид нар ажилчтай юугаар цалинж болох вэ гэдгийг бодож эхлэв шүү дээ. Тэнийг биш юм чинь. Хувийн хвшлийнхэн үү? Тий. Тэгэхээр тэд нар яах вэ гэхээр нөгөө аажмаар одоо тэр 1.3 сая төгрөг цалинтай болох хүртэл өөрсдийнхөө бараа хвшлийн үнийг бага багаар нэмсээр байгаа. Тэр хэмжээний орлогын хуримтлал бий болгож иж ажилтнаа цалинг тэр хэмжээнд бас хүргэнэ. Тэгэхээр энэ бол өөрөө инфляцийг хөргөх маш аюултай ийм үр дагавартай байдаг. Тийм учраас би зүгээр энд юу гэж хараад байгаа гэхээр эдийн засгийн өсөлтийг одоо юу гэдэг хувь тоо үзүүлэлтээр амлаж болно. Тэр бол байх. Тийм би тэр зүгээр цалин гэд амлахаар энэ бол шууд нөгөө популист танаа намж одоо мөрийнхөө хөтөлбөртөө ерөөсө цалин малин нэмнэ гэж ерөөс юм яриаг. Бид нар бол ингэж одоо нууц байгаа шүү дээ. Байгалийн ер нь бол эдийн засгийн өсөлтөө уялдуулж бодгоод дээшлүүлнэ гэж тодорхой заажчихсан байгаа шүү дээ. Ерөөсөө зүгээр битүү ганцхан юм хэлсэн юм би тий. Тэгэхээр бол аянда манай хөтөлбөр гараад ирэх. Танаа чи нууц байгаа шүү дээ. Одоо өнөөдөр сайхан ямар ч хэлсэнгүй аудитэд өнөөдөр мөр хөтөлбөр хүлээгээд өгсөн. Маргаашнаас ил байна. Тэгээ аудитын энэ дээр дүгнэлтээ хийгээд тэгээд одоо ардчнаа чи улс орны эдийн засгийн сөрөг сони юм гаргаж ирдэг шүү. Улс орны эдийн засгийн тийм гарч ирэх байх. Одоо нууц байгаа гэдэг чинь гоо сайхан гişin шүү дээ. Эдийн засгт сөрөг нөлөөгүй одоо улс орны үндэсний аюулгүй байдалд одоо нөлөөлөхгүй хэмжээний мөрийн хөтөлбөр байна гэж үзэх юм бол аудит дүгнэлтээ хийгээд өгөх байх. Тэгэхээр бид нар мөрийн хөтөлбөрөө сонгуулийн ерөнхий оронд аль биесээр бүртгүүлээд сонгуульд оролцох эсгээ аль биесээр мэдэгдэн танаа нам ч бас тийх байх. Зөв танаа нам бол мэдхгүй зүгээр одоо өсөж тийм одоо улс төрийн одоо байр одоо юу гэдэг оноо авах зорилгоор ч байд юм уу мөр хөтөлбөрөөр зарласан байж болно. Энэ бол тухайн улс төрийн намуудын тактикийн асуудал тийм ээ. Зөв манай намын хувьд бол ямар ч хэлсэн тоон үзүүлэлтээр нэг бол мөнгөний уралдаанаас бол татгалзъя л гэж. Эдийн засгийн бодит төсөлтийг бий болгоё. Тэр эдийн засгийн бодит төсөлтөйг уялдуулаад иргэдийнхээ одоо амжиргааг сайжруулъя. Хүн бүрт, иргэн бүрт тэгш боломжийг олгоё л гэж. Тэрнээс ш өнөөдөр одоо юу гэдэг нэг хэсэг нь давуу эрхэлэл, давуу боломжоор хангагдаад, дийлэн хэсэг нь одоо тийм ээ хязгаарлалт боломжоор хангагдаад байх юм бол энэ нийгэм ч хөгжихгүй байна. Тийм учраас нэгдүгээр шудраг усыг дээдлэе, хоёрдугаар иргэн бүртээ тэгш хөгжих боломжийг олгоё л гэж. Энэ өөрөө бол харин маш том амлалт байхгүй юу? Тэгэхээр энийг хэрэгжүүлэхийн тулд яах ёстой гэхээр өнөөдөр уул уурхай стратеги ордуудыг төрийн хяналттай болгоё, тийм ээ. 100 тонны олигархууд тэрийг иддэг. Кармалтын болиулъя. Бид гур бол санал нэг. Тий, уул уурхай цөөнх байсан. Уул уурхай ашиглалтандаас орж байгаа орлогыг иргэдэд тэгшүүр шудраг хуурдаг болгоё. Нэвтрүүлэг бол энэ маань нэгвэр бол одоо нөгөө жинхэнэ бодит эдийн засгийн өсөлтийг бий болгох боломжийг нэг бол тэр эдийн засгийн өсөлт нь иргэдэд шууд карманд нь ордог тийм өсөлтийг бий болгоё гэж байна. Тэрнээс яг одоо тоо үзүүлэлтээр зарлах бол юм бол одоо эдийн засгт бол тийм энэ цалин тэтгэвэр нэмсэнтэй холбоотой бол ер нь сайхан самбууг хинээс тодруулж асуугаад та бол бас хувийн хвшил ажиллаж байгаа улсын хурал сонгогдсон. Одоо ч гэсэн одоо таны одоо ажил бол Нарантуу цагт хувийн хвшлийн хвчлэн ажилладаг. Тэгэхээр энэ хувийн одоо энэ цалин тэтгэврийг ингэж төрийн албаагчдын цалин тэтгэврийг нэмхийг ер нь та юу гэж ер нь хувийн бодож явдаг вэ? Энэ зөв үү буруу юу? Тийм энэ чинь яг нөгөө хувийн хвшлийнх нь яг чирдэг байхгүй. Зүгээр ер нь нэг тогтцсон одоо нэлээд томорцсон компаниуд үйл гар дээр бүр тогтоод удацсан одоо их том компаниуд байна л да. Тим компаниуд бол бас гайгүй. Ер нь яг зүгээр учир зүг олох гэдэг нэг ариг чиглэлээр бас гэж ядж байгаа компаниуд бол ингээд цалин нэмжих дээр бол чирэгддэг тал бий.
тим компаниуд бол зөндөө байна шүү дээ. Тэгэхээр энийг уг нь германууд бол энийг гоё зохицуулсан байт юм л. Тэр яаж юм хэрэг тэр ажлын байр гаргаж тэр ажиллаж байгаа компаниуд байна шүү дээ. Хувийн компаниудад төрөөс тэр ажилчдын цалингийн төрөөс хариуцчихдаг. Тэр компаниар нь дамжуулаад өгчдөг. Одоо урамшуул нэмэгдэх. Тийм урамшуул яг өгчдөг. Тэгэхээр зэрэг тэр компаниуд чинь чирэгдэхгүй байна л да. Яг адилхан тийм урамшууллын хувийн секторуудад нь өгчөж шүү дээ. Боломжийг хангаж өгчдөг. Тэгэхээр манайх бол тэхгүй байна. Манайд бол зөвхөн төсвийн албаагчдын цалин чи өөрөө л мэдчихэж байгаа байхгүй. Яаны намаа байхгүй гэж. Тэгэхээр чин зэрэг хувийн компаниуд чинь орлого багтаа компаниуд тэгсэн мөртлөө иргэдэд ашигтай үйл ажиллагаа явуулдаг гэдэг компаниуд бол асар их хохирлоо. Тэр хохирлоонд дарахын тулд аргагүй одоо үнэ нэмэхээс ч юм аргагүй л да. Тэр нь бол ер нь бол энэ одоо төр бол уг нь энэ үнийн өсөлтийн хөөрөгдлийг ерөөс хяналтаас алдчихад удаж байгаа байхгүй 2000 оноос хойш ерөөс хянж чадахгүй байна. Энд одоо хэн буруутай? Төрийн бодлого нь буруу байгаа. Энэ хяналтыг барьж чадахгүй. Жишээлбэл одоо бидний яриад байгаа мах тэр мах. Тийм ээ. Одоо энэ аригтаас энэ тамхи бензин тийм ээ. За энэ гурил будаа одоо ерөөсөө манай улсаас одоо гадагшаа одоо ерөөсөө гэрээ контракт хийж байгаа нэг ч юм алах шүү дээ. Дан үе хвшлэх. Тийм учраас төв өөрөө хянж чадахгүй. Тэгээ бид нар одоо зөндөө ярьсан шүү дээ. Бензинийхээ савны нөөцийг одоо барьяач. Махныхаа агуулгыг одоо барьяач. Одоо энэ Улаанбаатарын агуулгач гэсэн одоо хөрөхгүй нөгөө байшин юмнуудын хувийн компанид авч өгчээд одоо эргээд тэднийг түрээслээд ингээд улс чи өөрөө хувийн компанид чирэгчээд. Тэгээ одоо та барьяач гэж. Төр барьж чадахгүй нэг жил төр гэдэг чинь одоо ер нь энэ чинь одоо энэ хөрөл сууж байгаа шүү биш үү? Үгүй мөн л дөө. Би энэ дотор чинь бид нар цөөн гэх болоод шүү дээ. Эний чинь хийя гэхээр зэрэг хийлэхгүй шүү дээ. Хийлгэж өгөхгүй нэг хэсэг бүлэг хүмүүс байна шүү дээ. Тэгээ энэс болиё гэж одоо бид нар 4 жил ярьлаа шүү дээ. Шинэ одоо би зөв энд нэг одоо энэ чинь нойросоо ийм байна. Энэ бол одоо яг сая манай сайхан самбог шинэ хэлж байна л да одоо савсайл хэлэхдээ одоо саваа мэддэг асуудал ярьж байна. Тэгэхээр бид бол өнөөдөр бол бензиний асуудал ярьж байна л да бензин. Нөөц байхгүй. Ард иргэдээ ажилтаа гаднаас хамаарал багтаа ярих юм бол зүгээр хамгийн одоо засгаас төрүүлж авах асуудал бол одоо бензиний нийт бүтээгдэхүүний хамаарлаас гарах ёстой асуудал. Гэтэл бол өнөөдөр яг бодит байдал дээр энэ чинь 6 компани импортлогчоор ажиллаж байна. Энэ 6 компани гаранд Монгол улсын засгийн газар Монгол улсын их хурл хатгагдсан байгаа байхгүй. Гэхдээ Монгол улсын их хурл хэдий одоо төрийн бодлого зангидаад тогтоол гаргаж байгаа ч гэсэн засгийн газар дээр очиод гацж байгаа. За тэгээд бид 5 сагт бол асар хэмжээний нефт гаргаж байна. Нефтэд нэрээд бид өөрсдөө бензинтэй болох хэрэгтэй. За бид өөрсдөө түүхийн нүүрсээ нэрээд шингэн төлжтэй болох хэрэгтэй. Хамгийн гол асуудал бид тэр миллиард гаруй долларыг гадагшаа гаргаж байгаа байхгүй. Тэр миллиард гаруй долларыг эргүүлээд Монгол улсынхаа эдийн засаг жижиг дунд үйлдвэрлэл ажлын байр бий болгох зарцуулсан бол энэ асар их хэмжээний одоо ярьж байгаа одоо ашиг нь иргэдийн карманд одоо шууд буух болцоо боломж нь байгаа. За төрийн албан агчдын өндөр цалингийн асуудал ярьж байна. Би бол төрийн албан агчдын ер нь бол нийт монголчууд бидний ашиг орлого нэмэгдэж байгаад бол ерөөсөө хадгалж байгаа зүйл байхгүй. А гэхдээ ер нь бол Монголын төр өөрөө ёс зүйтэй засгийн газар нь бас улс төрийн ёс зүйтэй байх ёстой гэж хэлмээр байгаа. Тэгээд сая бол энэ хамтарсан засгийн газрын үед нэлээд одоо цалин нэмлээ. Тэгээд ерөөсөө засгаа рекламтахад ерөөсөө маргааш нь тэр цалин нэмсэн гэдэг нэрийдлэр эргүүлэл одоо инфляци өсчээд байна шүү дээ. Энэ одоо эргүүлээ тэр хоол биш хор болчиход байгаа. За төрийн албан агчдын цалин өндөр байна гэдэг чинь өөрөө иргэдэд бол маш их одоо сөрөг тийм уур амьсгал бий болгож байгаа юм л да. Төрд ажиллавал ашигтай байт юм байна л гэсэн. Тэгэхээр Монгол улсын эдийн засаг бол одоо хувийн хөвшлөлтөөр одоо тулгуурласан хувийн хөвшил одоо давмгаалсан ийм эдийн засгийг ялангуяа манай ардсан нам одоо барууны үзэл баримтлал гэж ярьдаг. Ерөөсөө хүн хийснийхэн нэрээр одоо ашиг орлого олж явах хэрэгтэй гэдэг ийм барууны үзэл баримталтай. Энэ ч юм л одоо үгүй энэ төрийн ярьж байгаа яг энийг л одоо танаар хэрэгжүүлмээр байна л да. Алдагдаад байгаа. Тэгвэл одоо бас танаа намаас нь дэмжих шүү байна. Манайх бол яг тэр иргэдрүүгээ хандсан маань хамлаалаа гэлд. Та нар яг надад яг та тараагаад агарч одоо ямар хэрэг байхгүй. Тэгээд тэр сонголтыг энэ сонгогч нар хийх хэрэгтэй байхгүй. За нэг бол эдний гарны явах зөв юм байна. А нэг бол эдний гарны явах зөв юм байна. Тэгэхээр одоо холчод байгаа байхгүй. Яг одоо тэгэхээр би бол сайхан самбог шинэ салтаа нэг байна. Тэгэхээр
танах бол одоо тэр нийгмийн хамгааллын чиглэл рүү тэр нэг үрлэл одоо тэр хуучин социал тэр нийгмийн бодлогын чиглэл рүүгээ төлөхөө анхаарсан мөрөг хөтөлбөр гаргаж байгаа юм байна тийм үү. Ардчилсан намын хувьд бол эдийн засгийн өсөлтөд уялдсан хүний хөгжлийн асуудлыг тавьж байгаа байхгүй. Тэгэхээр иргэн бүртээ тэгш боломж олгоё хөгжих. Тэгэхээр эдийн засгийн хувьсгал гээд манайх сүүлийн одоо 2 жил ярьлаа. Одоо үзэл санааны болоод энэ улс төрийн өөрчлөлтүүдийг бол бид нар хийж. Гэхдээ эдийн засгийн өөрчлөлтийг хийж чадаагүй. Нэг үрлэл хүн бүрт хөгжих тэр боломжийг тэгш олгож чадаагүй тийм ээ. 100 тонны хэдэн нөхцөл хагартлаа баяжаал дийлэнх нь ядуураад байгаа байхгүй. Тэгэхээр энийг зогсооё. Энэ одоо их усэр нь хаана байна те энийг олъё, зогсооё. Тэгээд хүн бүрт тэгш боломжийг л олгоё гэж. Өнөөдөр жишээ нь зөв жирийн нэг иргэн одоо бизнес эрхлэх гээд одоо юу гэдэг нэг жижиг одоо бар ресторан ч гэдэг юм эсвэл нэг жижиг зоогийн газар эсвэл нэг жижиг дунд үйлдвэрлэл тийм ойдлын ч юм уу одоо юм чи нээх гээд явхаар тэр олон зөвшөөрөл лиценз нь олддоггүй тийм ээ. Захын нэг дуртай төшөмлөн дарамталдаг. Тэгээд нэг хаалга мөргөн, хоёр хаалга мөргөн, гурван хаалга мөргөн тэгээд тэр хүн шантардаг. Тэгээд за зөвшөөрлийг авлаа гэхэд нөгөө мөнгө санхуг их усэр олддгоо тийм ээ. Тэгээд нэг банкн дээр очдог, урдаас нь нэг юм шаарддаг. Өөр банкн дээр очдог, дахиад нэг өөр юм шаарддаг. Тэгэд нөгөө хүн бүр сүлдээ цөхөрдөг тийм ээ. Тэгээд тэр хүн яадаг вөхөр хайдаг. Тэгэхээр өнөөдөр төрөөс ямар бодлого явуулах ёстойгоор жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж гэн гэж яриад байгаа болохоос яг бодит амьдрал дээр бол тэр жижиг дунд үйлдвэрлэлийн зээл бол очихгүй л байна. Ярьж байгаа зүйл бол одоо яг амьдрал дээр яг бодиттой байгаад байгаа байхгүй бид жижиг дунд үйлдвэрлэлийг асар их ярьж байгаа. Тэгсэн мөртлөө том олигархуудыг бол одоо дэмжиж байгаа байхгүй. За тэгээд бид бол одоо яг энэ архив түүх байдсан бол алстаа бол за нэг хэдэн гишүүн гэж ярьж ирсэн зөв ярьж гэж дурддагч магадгүй. Хэрвээ зүгээр бид Африкийн замаар явах юм бол Африкийн зам бол ерөөсөө яг тодорхой байгаа байхгүй. Ерөөсөө бүх ордын гадныхаа эзэмшдэг. Гадныхаа ганц л зүйлд улаардаг. Ерөөсөө л ухаж гаргаад Туркийн шиг дэлхийн зах зээл дээр гаргаад тэр үн үргээд зархал асуудал. Түүнээс биш тухайн оронд нь нэмэн үртэг шингээгээд илүү хөрөнгө зараад тэр одоо харуудаг гэж одоо ярил л да одоо Африкт харуудал амьдардаг юм шиг харуудыг боловсролтой соёлтой хөрөнгө мөнгө зараад ажлын байр бий болгоод тийм одоо зүйл бий болгох сонирхол ерөөсөө байхгүй. Энэ бүх зүйл чинь Монгол улсад бүр давтагдаад үр дүнгээ өгөөд монголчууд бид хоосроод гадны компаниуд нь тэр олон миллиард долларын ашиг орлогоо Монгол улсын одоо Монгол улс асар хэмжээний орлого олж ийн гэдэг дэлхийн нийтэд цацаад өөрсдөө хил давуулаад гаргаад явчихж шээ. Тэгэхээр хэн охирж байгааг бол ерөөсөө монголчууд бид. Тэгэд Оросын холбооны улс одоо жишээлбэл сүүлийн үед тэр сөрөг хүчин их зөв зүйл ярьж байлаа л дээ. Оросын холбооны улс Монгол улс хоёр яг ижилхэн. Оросын холбооны улс асар хэмжээний нефт газаа гаргаж байна. Ерөөсөө тэр дандаа гадны компаниуд цөөхөн олигархууд нь авдаг. Тэр мөнгө нь бол эдийн засаг ард иргэдийн амьдрал дээр байхгүй. Тэгээд сүүлийн үед юу ярьж байгааг бол ерөөсөө энэ нефт газ экспортлох одоо манайхтай ижил зүйл ярьж байгаа байхгүй. Эн чинь бол эдийн засгийн хөгжил биш юм байна. Ажлын байр бий болгоход боловсруулах үйлдвэр ажлын байр өссөн байвал эдийн засгийн өсөлт гэж харьяа гэдэг ийм зүйл дээр тогтож байгаа юм байлээ. Тэгэхээр өнөөдөр бид одоо боловсруулах үйлдвэр Монголд ерөөсөө одоо би ингэ нэрлэхэд байхгүй байгаа байхгүй. Ерөөсөө ажлын байр хаана бий болж байна? Ерөөсөө хэдэн экскватораар ухаал гаргаж байгаа. Энэ бол одоо ерөөсөө бодиттой эдийн засгийн өсөлт биш гэж би хэлмээр. Энэ Монголд одоо яагаад ингэж бид нар бие бинийгээ дандаа нэг юм орж ахтлаад би бол ингэж боддог хүн. Яг бизнес эрхэлж байсан. Би төрийн байгуулагч байсан. Тэгээд дараа нь бизнес эрхэлсэн ахаад төрлөг орцсон. Тэгээ ингээ харж яхад зүгээр тэр хуучин социализмынхаа үеийн тэр нэг зөвшөөрөл нэг стандарт гэдэг юм одоо болтол байж байгаа байхгүй. Үргэлжлэл байж л байгаа. Яг жинхэнэ зах зээлийн утгаар ингээ аваад үзэх юм бол одоо ямар нэгэн ажлын байр бий болголоо шүү дээ. Одоо би нэг юм жижигхэн өрөөнд нэг хоолны газар нээхэд тэнд одоо улсын дансанд нэг бүртгүүлэл үүрэгтэл болохоос энэ дотор 10 ширээ тавина уу 2 ширээ тавина уу тэр компани тэр өөрийнх нь үйл ажиллагаа одоо ардын нам олонх байна. Энэ зөвшөөрлөөс одоо тэр цуцаж болно шүү. Би таныг ярьж хаж байгаас юу сараагүй шүү дээ. Хоёулын цагаа хэмнээд одоо маргалтахтай болно шүү дээ. Тэгэхээр зэрэг яах вэ гэхээр одоо бол ерөөсөө зүгээр бүртгэдэг нэг асуудалд л шилжмээр. Ерөөс тэгж өгөхгүй. Зөвшөөрөл гэдэг нэг энийг аюултай үг ерөөсөө тэгэл дарамт болчихж байгаа байхгүй. Тэгэл тэрний цаана ахвал. Тэр учраас би одоо энд ийм газар ийм одоо хэмжээтэй савн дотор би нэг ийм
хоолны газар нэг гэсэн нам бүртгэж чигээл тэгэл бүртгэлэл боллоо. Тэр дараа нь тэр ариун цэвэр одоо тэр эрүүл ахуй тавих шаардлагыг заавал тэр наан нь одоо тэр бүх стандартыг биелүүлж ийж. Бид нар одоо ингээл баруун орноор ингээл явдаг шүү дээ. Тэгэхэд нэг кофений газар ороход зарим нь одоо зөндөө олон ширээ тавьчихсан тийм ээ. Зарим нь бол одоо цөөхөн ширээт. Тэр чинь яг тэр хүн өөртөө тохируулаад ажлынхаа байрыг бэлдээл 2 хүн салинжуулж чадах юм уу, 1 хүн салинжуулж чадах юм уу, тэр хүн чинь эзэн өөрөө мэдээл хийж штэ. За ойлголоо. Тэгэхээр манай одоо энэ бүртгэлийн системд шилжил болоо өөр юм байхгүй штэ. Юу сайхан самбагчтай 100 санал нэг байна. Жишээ нь одоо ингээд Солонгос ч юм уу одоо Азийн, Европын орнуудаар явж байхад зүгээр л нэг гудамж нэг жижигхэн тийм ээ одоо нэг бууланд нэг киоск шиг юм тавьчихсан. Тэгэл тэнд хүний хэрэгцээний юм одоо үйлдвэрлэл зараа сууж идэх тийм ээ. Гэтэл манад яадаг вөхөр заавал тэдэн квадрат метр байх хэрэгтэй. Байх ёстой. За тийм ноол байх хэрэгтэй гэдэг ингээл яг нэг талаасаа зөв байж болох юм. Гэхдээ өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр төр бодлогоо жоохон зөөлөж тийм үү. Уян хатан бодлого явуулахгүй л энэний чарт яг би тантай санал нэг нөгөө л хээл ахиул авилгал нөгөө л төрийн дарамт тэнд байж байгаа байхгүй. Тэгэхээр чи нөгөө төрийн хүн чи энэ намайг гойж ингээл томорчдөг байхгүй. Юу шууд. Тийм. За би бас муу хоёр гишүүнтэйгээ санал нэг байна л да. Яг харахгүй ажлын байр бий болгоход тэр өндөр том стандарт төрийн тэр дарангуулалт төрийн тэр зөвшөөрлөдрийг бол тоо хэмжээ хязгаараа одоо бууруулах зайлшгүй шаардлагатай байна. Тэгээд өнөөдөр нэг зүйлийг бас нэмж хэлэхэд гадны компани гэхээр л одоо асар их өндөр техник технологи оруулж ирдэг асар их одоо өндөр үр өгөөж өгдөг гэсэн ийм ойлголтыг бид болмоор байгаа юм л да. Одоо гадны компани гэхээр одоо тэр Борогол, уул уурхай тэр одоо гадны гэсэн нэрнд доор нь бид зүгдсээр байгаа л одоо хамаг баялгаа алдлаа шүү дээ. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагч, дотоодын хөрөнгө оруулагч ялгаа байхгүй бүгд л хөрөнгө оруулагч. Ер нь явсараа дотоодын хөрөнгө оруулагчтай бид илүү одоо дэмжлэг, илүү бизнесийн нөхцөлийг одоо олгож өгж явах хэрэгтэй. Тэгээд нэг л одоо зүйл энгийн нүдээр харагдаж байгаа шүү дээ. Энэ уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадны компаниуд, дотоодын компаниуд хинэн ажлын байр бий болгож байна. Хинэн Монгол улсад орон сууц барьж байна, хинэн нэмлэг барьж байна гэдэг асуудал байгаа байхгүй. Ер нь бол энгийн нүдээр харахад тэр сайн муу хэлүүлээд байгаа дотоодын компаниуд л одоо энэ орон сууцны хороол гих зүйлүүдийг барьж байна шүү дээ. Гадныхан бол ерөөсөө тэхгүй. Тэр мөнгө ерөөсөө шууд тэр Virgin Island дээр бүртгэлтэй гадаадын компани тэр дансанд л одоо шууд урсж орж шүү дээ. Тэгэхээр бид цаашид Монгол улсын ялангуяа хөгжлийн ирээдүйн баталгаа болсон энэ уул уурхайн салбарын стратегийн ордууд ер нь бүх уул уурхайн салбарын ордуудад үндэсний одоо компаниудын оролцоог 51% болгох нь зөв зүйтэй. Тэгж байж бид энэ Катарын эдийн засгийн өсөлт, энэ бусад Арабын орнуудын эдийн засгийн өсөлтөд хүрнэ гэдгийг л хэлмээр байгаа. Монгол хүн уул уурхайн баялагтаа л эзэн болох хэрэгтэй. Сайхан самбагчийн бас уул уурхайг яриад байна. Тэгэхээр бас арабуудын замаар бид нар орчлоо гэж. Дээрээс нь одоо бас сүүлийн үед бол манай эдийн засгийн алуурчд гэж ярьж байгаа. Эдийн засгийн алуурчдын гарт бол Монгол одоо орчлоо гэж. Энэ талаар бас яг үнэхээр одоо Монголын уул уурхай эдийн засгийн алуурчдын гарт орчихоо. Сайхан самбагчийн үеийн санал дээр. Би бас энэ уул уурхай салбарт бас 98 оноос хойш бас нэлээд үдсэн хүн л дээ. Тэгээ 98 онд бол бид нар юу ч мэддгүй байсан. 98 онд бид нар хайвал лиценз авах зүгээр өргөдөл бичиж өгөөл тэгэл тэр координатыг заалгаж авал тэгэл авчдаг байсан. Тэгээ яг өнөөдөрт ингээ одоо жишээ нь 98 оноос хойш 12 жил болж байна тийм ээ. Тэгэд өнөөдөр бид нар бас өөрөөсөө зарим нь Монгол хүн эзэн болцсон, зарим нь талны эзэн болцсон үзэж тарж ийн л да. Ойлгогдсон байна л да. Уул уурхай салбарыг талны эзэн болчлоо гэдэг хувь хүний халаас руу ороод байгаа юм шүү дээ. Монголын баялаг, ард түмний одоо баялаг. Тэн дээр манай хайр хяналтаа тавьж би миний нэг яриад байгаа юм тэр. Төр юу ч хянаж явах ёстой оролцсон гэж ойлгоод тэгээд тэр нөгөө одоо яриад байгаа хэл ахвал болчиход байгаа. Богн төр бол зүгээр зогцуулаад тэг хяналт тавиад сууж энэ үүргийг хуулийн хүрээнд байна уу? Нэгдүгээр чадаагүй, хоёр уул уурхай салбарт чадаагүй. Энд чи бид нар уул уурхай салбар огт мэдэхгүй хэлээ шүү дээ. За одоо нэг жоохон гадарлал энэ чинь хүмүүлэн уул уурхай гэж яриад байгаа болохоос биш. Тийм ээ. Тэгээд төр энэ үнийн хөөрөгдлийн хяналтыг алдсан. Энэ уул уурхай салбарын лицензийн асуудлыг алдсан. Одоо эргээд нэг жоохон зохицуулах гэдэг ингээд юм руугаа ороод ирж байна шүү дээ. Би энийг бол дэвшил гэж үзэж байгаа шүү. Ханх юу ч мэдэхгүй байж байгаад баахан гадны хүмүүст лиценз өгсөн байсан. Одоо бид нар чи эргээд яриад байна шүү дээ, тийм ээ. Уул уурхай салбар ойлгоод байна шүү дээ. Энэ чинь болохгүй юм байна. Гэхдээ би бас гарт баясан гişүүдтэй
Африкийн орноор замаар бид нар яг явчихгүй л дээ. Яг л бидний байр шил геополитик за энэ бид нар 2 том хөршийн дунд байж байгаа. Яг Африкийн оронтой харьцуулбал шал ондоо. Яг тэдний замаар бол явахгүй. Бид нар буу зэвсэг оруулж ирч чадахгүй энэ нэг. Бидний хооронд нь байлдуулж чадахгүй. Хэрэлдүүлээд байх нэг юм бол одоо явагдаад байгаа байхгүй. Хэрэлдүүлж байгаа бид нар. Гэхдээ бид нар зүгээр нэг Монгол хүн яг харуулчих хоорондоо АК-д байлдсан сайш. Гэхдээ одоо бид нар уул уурхайн салбар дээр бид гур бол одоо их хүчин зүтгэл гаргасан шүү дээ. Аминдал чадлынхаа хэрэг. Ямар ч гэсэн сүүлийн тийм ээ. Чадлынхаа хэрэг гаргасан шүү дээ. Зүтгэсэн шүү дээ. Би бол ер нь бол сайхан самбо гишүүдтэйгээ санал нэг байгаа. Энэ 57 дугаар тогтоол те та бидаараа өсгөж урж ирсэн. За 39 27 40-гээд бүгдээр нь хэрэгжүүлгээл одоо сайн муугаа дуудуулаад бид нар ч одоо зөндөөл одоо хүчин зүтгэж нэг юм нэмээд хэлчих. Бид нар хэрвээ 98 онд бид нар улсын хурлд сууж исэн бол оюутлогын талаар бид нар аач үсэг байхгүй юу ч ярьж чадахгүй л байсан улсууд л та. Тэгэхээр одоо бид нар чинь сая энэ 8 оноос 12 хононд за оюутлогоо бид нар ингээд дутуу энэ яг гэрээгээ хийх нь зөв гэдгийг бид гур санал нэг байсан тийм ээ. Хийх зүйл арга байхгүй. Хийх нь ашигтай Монгол улс. Гэхдээ буруу хийгээд байна, дутуу хийгээд байна. Монголын ард түмэн жоохон ашиг багтаа болоод энийг бид нар хамгаалсаар байгаа л тэгээд цөөхөлөл үү. Би тэгээд одоо сайхан самбо гүшүүд Африкийн загварыг нэг товчхон тайлбарлалчмаар байгаа. Эдийн засгийн асар өндөр өсдөг. За тэгээд Африкт байна уу байсан? Манад байна уу байна? За ажил ядуурл асар өндөр байдаг. Африкт байсан уу байсан? Манад өнөөдөр ядуурл асар өндөр байна. Тэгэхээр тэр загварыг Монголын газар нутаг дээр авчраар нутгшуулчихжээ. Хамгийн бодиттой жишээ нь оюу толгойг тэр асар их баялагын одоо бүр 66% нь авчижээ. Тэгээд тэргээр бид бол одоо буцалтгүй замаар орчжээ. Нэг л одоо болно шүү дээ. буцааж биелсэн болохгүй шүү дээ. Болно. Би энэ тэгэхээр бид бол шинэ сонгогдох улсын их хурлд энэ манай ард түмэн энэ улсын их хурлыг яаж сонгоно энэс оюутлах хамаа. Ер нь талын тараацсан лицензээ эргээд зүгээр манай ардсан бол тодорхой заажчихсан байгаа. Би бол одоо мөрийн хөтөлбөр хэлцэж байгаа тэр тухайн үедээ байр суурь илэрхийлж байсан. 57 дугаар тогтоолыг монголчууд бид хэрэгжүүлнэ. Тэр тусгай манай ардснаа мөрийн хөтөлбөртөө тусах ёстой гэсэн юм асуудлыг тухай дурдж ярьсан. Тэгэхээр бол улс төрийн аливаа нэг үндэсний хэмжээний нам нь ийм зориг зүтгэл гаргах юм бол бид энэ одоо тэр явж байгаа буруу замаас хазаагаад зөв зам руугаа орох болцоо боломж нь байгаа гэж би хувьдаа бодож байна. Тэгээ өнөөдөр нэг л зүйлийг харъя л та. Тэр Монгол банкны дэд ерөнхийлөгч Зол Жаргал бол мундаг эдийн засгч хүн шүү дээ. Нэг зүйлийг бол хэлсэн байлээ. 3 жилийн өмнө сая гаруй тонн нүүрс экспортлж байсан. Тэгэхэд 200 гаруй сая доллар хашиг болж байсан. Өнөөдөр 20 сая байна. Ерөөсөө яг хэвээрээ байна. Энийг юу гэв? Тэр Африкийн зам байхгүй. нэг шинэ. Яг зөв би одоо сая бас баяраа гişүүд ярь дуусах нь зөндөл хүлээлээ. Тэгээд санал нэг байна. Зөв хамгийн гол юм юу гэхээр одоо өнөөдөр зөв 5-7 оюутлогоо гэж 2 толгой дээр л эргэлдээл улс төрчд нэмээрэл ард түмэн гэсэн 2 толгойг л ойлгоод байгаа болохоос ш. Яг үнэндээ бол ард нь бүхэл бүтэн стратеги 15 орд байна тийм ээ. Тэр 15 ордын ашиглалт өнөөдөр яг ямар шатанд ямар төвшөнд байгааг хэн ч мэдэхгүй байна. Энэ асуудлаар би холбогдох яамны сайдд удаагаар асуулга тавьсан. Оюу толгой 5 толгойтой холбоотой асуудлаар одоо эрдсэл эрчүүчний сайдыг огцруулах асуудлыг 2 удаа өргөн барьсан. Ерөөс энэ асуудал дээр өнөөгийн улсын их хурл ач холбогдол өгөхгүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр би энд ямар асуудал хэлэх гээд байгаа гэхээр зүгээр бид нар өнөөдөр энэ төрөө зөв одоо бүрдүүлэх тийм ээ төрөө зөв одоо хүмүүсээр сонгож бүрдүүлэх нь бол үнэхээр ард түмний өмнө бол толгомж байгаа хамгийн хариуцлагатай үүрэг. Өнөөдөр зүгээр ямар ард түмэн байна, тийм төр байна гэж хэлдэг шүү дээ. Тэрнтэй адилхан өнөөдөр ард түмэн маань одоо сонголтоо зөв их цаг болжээ. Ядуурлын төвшин өнөөдөр яг одоо нэг талаасаа эрх хэрэгчид буурсан гэж ярьж байгаа. Би гэтэл өнөөдөр энд бол би санал нийлэхгүй сууж байна тийм ээ. Яагаад гэвэл өнөөдөр махны үн өнөөдөр ийм өндөр төвшөнд 1 дахин 2 дахин нэмэгдсэн. Талах гурлын үн нэмэгдсэн. Инфляц одоо 15 16% хүрсэн. Ийм байхад нөгөө талд нь ядуурлын төвшин буурсан гэдээ яриа сууж байдаг бол энэ үнэхээр одоо ямар хариуцлагагүй л хүний үг тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол бодит амьдрал дээр буугаад яриад заавал одоо тэр завхан мавхан одоо ус баялгийн ховд явахаа болий. Зүгээр л энэ ойрхон Улаанбаатар хотын одоо гэр хороолоор яваад ирээдүйн амьдралыг харъя тийм ээ. Сая 4 жил би энэ улсын хурлд суухад би нэг ийм л юм болж хас. Би нэг яриахаа одоохон босгаад байна. Тэгэхээр энэ гэр хороолоор яваад үзэхэд энэ амьдрал өнөөдөр ямар байгаа л тэнд харагдаж байгаа тийм ээ. Өнөөдөр орон сууцтай
хүн харахад орон сууцнд амьдарч байгаа боломжийн амьдралтай юм шиг харагдаж байгаа боловч бас манай иргэд нэг өрөөгөө түрээслэх замаар л амьдарч шүү дээ. Яг бодит ажлын байр олдохгүй байна. Тэр хүнд орлого нэмэгдэхгүй байна тийм ээ. Тэгээ өнөөдөр тэр айл 2 өрөөтэй бол нэг өрөөгөө түрээсэлж 3 өрөөтэйг бол нэг өрөөгөө түрээс зарим айл бүр галзуухаа хүртэл түрээсэлж байд байж л шүү. Тэгээд энэ өнөөдөр энэ амжиргааны төвшин дээшлээд байгаа үзүүлэлт юм уу? Энэ өнөөдөр ядуурлын төвшин буурсан үзүүлэлт юм уу тийм ээ. Тэгэхээр энэтэй бол яагаад ч санал нийлж болохгүй ийм асуудал болчиход байгаа. Тэгэхээр би одоо энэ дэр одоо энэ миний нурталт ингээд Монгол Улсын нийгмийн эдийн засгийн байдлын статистик мэдээлэлгээд 2008-аас 2011 оны энэ үндэсний статистикийн орооноос одоо ирүүлсэн юм мэдээлэл байж байна л да. Тэгээ энэ дээр ингээд харахад бол үндсэндээ бол жишээ нь өрхийн орлогоос зарлаханд давтсан байна. Бүр 2.7 дахин давсан байгаа шүү. Тэгэхээр зарлаханд давчаад байхад ядуурлын төвшнийг буурсан гэж дүгнээд идэх нэг сонирн байгаа байхгүй тийм. Тэгэхээр зөвхөн цалин тэтгэвэр нэмэгдснээр ядуурлыг буурсан гэдэг дүгнэх гэж байгаа бол энэ бол эндүүрл юм аа. Зөвхөн өнөөдөр яг нэг өгүүлэхэд бол одоо чинь орон сууцны одоо 6% хөнгөлтэй зээл 100 мянган айлд олгоно гэж зарлж байгаа боловч төсөвт өнөөдөр 400 мянган айлд зээл өгөх мөнгө л байгаа ш жишээ. Тэгээ ингэж төсвийнхээ хүчин чадлыг тооцохгүй, бодит амьдралыг тооцохгүй дандаа ийм улс төр хийсэн хий хоосон яриагаар арт түмнээр тоглоод иж болохгүй л дээ. Тэгэхээр би бол энэ дээр өнөөдөр одоо яг нэг өгүүлэхэд ийм бодит үннийг арт түмэндээ хийл тийм ээ. Тэгээд арт түмнийхээ дунд бодит одоо үнийг хилцүүл. Тэгээд яг бодит тэндээс л бодит дүгнэлт гарна. Тэндээс гарах арга замыг арт түмэн л биднэрт хэлж өгнө шүү. Тэрнээс өнөөдөр энэ 76 хүн 0 ухаантай царайлаа суугаад байх юм улс орон ч өгчихгүй шүү дээ. За үзэгч та бүхэн бас манай доор гарч байгаа ядуурлын төвшин буурсан гэдэгтээ та санал нийлэх үг бас үзэгч та бүхнээс асууж байгаа. Ингээ та бүхэн манаас саналаа бас бидэнд ирүүлж бас үнэтэй хувь нэмрээ оруулаарай гэж хүсэж байна. Ер нь бас Эрдэнэ хинээс ахаад асуухад одоо улсын их хурлаа засгийн газрын бүрийн эрхээ хугацаанд ус өгч байна. Ардэн бол ярихдаа за үйл болохоор нэг утаа гэж яриад баахан мөнгө гаргадаг. Зам болохоор зам засвар, мод таржин гэж баахан мөнгө гаргадаг. Энээс өөр одоо ажлын байр нэмэгдүүлдэг ч юм уу иргэдээ амьдралд хүрэх ийм одоо бас дөрвтэй ажлуудыг хийхгүй нэг засгийн газар яриад байгаа. Та энэ одоо самдрын засгийн газар гэж байсан дараа нь арслан мэгчүүд гарсан одоогийн яг энэ засгийн газар дээр таны хувьд бас ямар үнэлт өгөх вэ? Би зөв өнөөдөр одоогийн дангаараа байгаа засгийн газрын гишүүдээр хамтарсан байхтанчдэр би аль хэдинд нь шөмжилтөд хандж байсан. Одоо энэ сууж байсан 3 гишүүн уруулаад шөмжилтөд хандж байсан тийм ээ. Ялангуяа уул уурхай ачлалтмлын орлого баялагын одоо шудраг ус хуваарлтан дээр бид нар одоо дуу хоолой санаа бодол нэг байсан. Тэгээ өнөөдөр яг нэг хэлэхэд энэ эдийн засгийн энэ орж ирэх ёстой бодит орлогоо тийм ээ Монгол улс бүрэн авч чадахгүй байгаа нөхцөлд одоо эдийн засгийн өсөлтийн амьдрал амжиргааг сайжруулах асуудал, ажлын байр нэмэгдүүлэх тухай яриад бол үлгэр болно л доо. Жишээ нь өнөөдөр бодит ганцхан жишээл яриа л да. Жишээ нь 1 тонн коксч нүүрс дэлхийн зах зээл дээр яг угаасан нүүрс бол одоо коксч нүүрсний $250-260 байгаа. За угаагүй зүгээр одоо бохор гэж ярих юм уу да тийм ээ. Одоо дутуу усруулсан нүүрс $180 гэж бодоход манайх өнөөдөр 1 тонн нүүрсийг коксч нүүрсийг хэдийн нөхцлөөр $50 гаргаж байгаа тийм ээ. Тэгэхээр 3 дахин хямд үнээр гарч байгаа. Тэгээд тэр нүүрс хилийн чанд руу гараад 3 дахин илүү үнээр үнэлэгдээд цаашаа зарагдж байгаа шүү дээ мэдээч. Гэтэл тэр зөрүү одоо тэр $100 хэний хармалаа орж байгаа тийм ээ. Тэгэхээр өөрийнхөө үндэсний баялагийг ийм хямд үнээр хил давуулж гаргаад тэр хилийн цаана манай 100 тонны олигархууд гадныхантай нийлээд тэр ашиг хувааж идэж байгаа байхгүй. Тэгээ ийм байдлаар яваад байх юм бол бид нар хичнээн их баялагтай байгаад тэрнийхээ үр шимийг хүртэж чадахгүй. Хичнээн их баялагтай байгаад энэ одоо ард түмнийхээ амжиргаа дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр бол бид нар юм хийж чадахгүй. Тэгээ одоо зөвөр одоо хуурдаг юм ажиллагаа гарцсан. Одоо оюутлахын жишээ бол бод жишээ байгаа шүү дээ. Өнөөдөр тодорхой хэмжээний монголчуудыг ажилд оруулсан нэртэй тэнд аваачаад хуарангийн байдлаар ингээд тэнд байршуулсан. Тэгээ яг одоо үндсэн ажилд оролцуулдаг. Тэгээ 300-аас 400 мянган төгрөгийн цалиа өгдөг. Тэгэл тэнд хог цэвэрлэл байж идэг. Тэр нь юунд хэрэгтэй гэхээр Монголын талд одоо монгол ажилчдыг ажилуулж байгаа тоон үзүүлэлтэнд нь л хэрэгтэй. Тэрнээс өөр одоо тэр монголчуудад хэрэгтэй тийм үйлдэлтэн дээрээс харагдахгүй байгаа байхгүй. Тэгээ тэр итгэл одоо телевиз мэдээллийнхнийг очихоор тэр хүмүүсийг харуулдаг гэж. Одоо үзүүлэнгийн хүмүүс юм ааш. Тэгээд хятад ажилчдыг болохоор нуудаг гэж байгаа тийм ээ. Бүр одоо ингээд л төрөөс жоон томоо халдан тушаалтай хүмүүс юм уу хэвлэл мэдээллийнх очихоор хятад ажилчдаа нуудаг. Монгол ажилчдаа гаргадаг тийм ээ. Гэх мэтийн
Зөвхөн энэ одоо асуудал бол өнөөдөр тэр тухайн орон нутгийн иргэд ил тодл ярьж байгаа асуудал шүү дээ, тийм. Тэгэхээр энэ асуудлууд дээр өнөөдөр бид нар анхаарах цаг болсон. Энэ одоо түрүү манай баяраа гишүүн хэлжсэн нэмэн өртөг шингэсэн тэр одоо тийм боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах хэрэгтэй байна. Боловсруулах үйлдвэрээ дагаад маш олон мянган ажлын байр бий болох хэрэгтэй байна. Тэгээ би бол нэг саналтай байдгийн. Хэрвээ шинэ их хурл сонгогдоод гараад ирэх юм бол би одоо шинэ би одоо юу гэдэг итгэл аваа дахиад сонгогдлоод би хамгийн түрүүнд миний бодож байгаа юм юу гэхээр энэ одоо ашиглаж байгаа ордуудыг тийм ээ бүрэн дүүрэн ашиглах тэр боломжоор хуулигдсан боломжийг бүрдүүлээд үлдсэн ордуудыг шууд хаах хэрэгтэй. Ирээдүйдээ тэр нөөцөнд нь үлдэх хэрэгтэй тийм ээ. Монголд өнөөдөр яг одоо Монголын ард түмний эдийн засгийн хэрэгцээг хангах 100 тонны томоохон ордууд лахт болоо шүү дээ. Энэ газар сайгүй байгаль экологоос сүйтгэж газар сайгүй энэ одоо сүнсэн гариг бий болгож явах ямар хэрэгтэй. Энэ тэндгүү алт ухаж байна. Энэ тэндгүү л одоо төмөр одоо юу гэдэг нүүрс одоо тэгэл газрын хавар элемент гэдэг энэ тэндгүүс энд ичиж шít. Тэгэхээр энэ бүх баялгаа нэгэн зэрэг ингэж ухах ямар хэрэг байсан. Эний чинь тодорхой бодлоготойгоор ягаад үе шаттайгаар ашиглаж болдгүй. Манад өнөөдөр оюут толгой 5 толгой хоёр бол Монголыг нэг 100 жил бол өлхөнд хийж эндөө энэ хоёрын нөөц бол тийм ээ. Бусдын зүгээр л тэр улсын нөөцтэй тэр одоо юу гэдэг дархан цааст бүсгэж байдаг шүү дээ. Тэгээд тэр шигээ зүгээр л нөөцлөд орчихол доо. Хятад өнөөдөр манахаас авч байгаа нөөцийг хэрэглэхгүй байгаа шүү дээ. Тэд нар манахаас авч байгаа нөөцийг нөөцөлж байгаа. Ирээдүйдээ нөөцөлж байгаа. Тэгэхээр ийм бодлогыг өнөөдөр Монголын төр яагаад явуулж болдгийг өнөөдөр ашигт малтмалын тухай хуулийг бол үндсээр нь өөрчлөх цаг болсон. Тэгэхээр энэ хуулигдсан орчин юмудаа бид нар бас бодох хэрэгтэй. Байгаль экологи бодох хэрэгтэй. Биднээр энэ Монгол улс дуусчихгүй шүү дээ. Бидний үр хүүхэд тийм ээ. Үе удам маань энэ Монгол улсын нутаг дэвсгэр дээр амьдрын. Тийм учраас бид нар ирээдүйдээ үр хүүхэдтэй бүрэн бүтэн байгаль экологи энэ одоо байгалийн баялаг нөөцөө бас үлдээмэр шүү дээ. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдэв бол ядуурлын түвшин буурсан уу гэдэг талаар байгаа. Гэхдээ бол одоо бид хүний яриа бол яхаарахгүй явсаар бол догол орхол орчиж штэ. Тэгэхээр бас энэ сая Эрдэнэ гишүүн бас хэллээ. Энэ дээр бас баярын гишүүн бас нэлээд олон санал хэлж байгаа. Би бол байр суурь тодорхой байна л да. Монгол улсын дараагийн хурл одоо өөрийнхөө хөрөнгөнд эзэн байх ёстой. Одоо иргэн усаа хашдаг гэдэг шиг те. Тэгэхээр бид дэлхийн нийт өөрсдийнхөө энэ олон улс гүрнүүд өөрсдийнхөө баялагт яаж ханддаг юм бэ гэдэг нэг би хамгийн сүүлийн нэг мэдээ хэлье. За Боливиг Латин Америк улс байна. Боливийн хамгийн том нефть боловсруулагч компани бол Испани хөрөнгө оруулалтаа 98% нь бол Испани эзэлдэг ийм компани байд юм байна. Тэр нь бол ерөөсөө монопол. Тэгсэн чинь Эво Моралес гэдэг ерөнхийлөгч нь тэр компаниг улсын мэдэлд авсан байна. Тэгэхээр бол би бол одоо хүний хөрөнгийг булааж авах асуудал ярьж байгаа юм биш. Хууль ёсны эзэн бид дараагийн хурал дээр 57 дугаар тогтоолыг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. Оюу толгойн 51 Монголын байх ёстой. За мөн энэ стратеги 15 орд өнөөдөр хэний гарт байна? Энэ хууль бус замаар олсон байна уу? Өөр ямар замаар олсон бэ? Жинхэнэ эзэнд нь эргүүлж авчрах ёстой гэдэг л одоо байр суурийг хэлмээр байна. Тэгээд яг гоо зүгээр ер нь бол иргэд бол энэ их хурлын гишүүд ямар байр суурьтайг харж байгаа бах. Би бол одоо өөрийнхөө байр суурийг хэлэхэд ер нь бол энэ уулуурхайн баялагийг жинхэнэ эзэд нь эргүүлж өгнө л гэдэг ийм байр суурийг хэлмээр. За ингээд нэвтрүүлгийн манаас цаг дуусах тогч байна ингээд ядуурлын төвшинг одоо бууруул хамгийн одоо дөт хамгийн арга зам ямар арга зам байна ингээд эндээ сайхан зам бөгшөө ингээд баяраа гişүн дээр би гişүн ингээд нэвтрүүлэг өндөрлөё. Одоо энэ хамгийн ард түмний амьдрал бол тэгтээ ядуу байгаа шүү дээ. Тийм. Одоо бол энэ нэгдүгээрт бол энэ үнийн өсөлтийг энэ төр бол ерөөсөө энэ хяналтанд оруулах зайлшгүй шаардлагатай. Ер нь таны ярианаас ойлгож бүх зүйл дээр бол төрийн хяналт гэж юу байхаа болчлоо. Тэрний нөөц зохицуулалт. Төрийн зохицуулалт. Тэгээд зохицуулсныхаа дараа хянахгүй бол чинь төрийн хянахгүй бол өөрхийн хянахгүй. Тэгээд энэ миний ярьж ирсэн хүмүүс мартуулаач. Ер нь бол одоо тэгээд энэ уул уурхайн салбарыг бол бид нэр би энэ 4 жил ингээд суугаад энэ их хурлын болж байгаа үйл явдал засгийн газрын хоорондох нь харьцаа энэ юмнаас ингээд харахад ер нь бол манай төрийн ажил гэдэг бол их хурлын гарч байгаа шийдвэр засгийн газрын хийж байгаа ажил тэгээд энэ хоёрын харьцаа л шүү дээ. Гол хамгийн гол юм нь тийм ээ. Тэгээд энэ хоёрын харьцаа бол нэгдүгээрт ямс уйлд байхгүй. Би тийм нэгдүгээр тийм болж байна. За хоёрдугаарт бол
асар хэмжээний энэ одоо орж байгаа орлогыг ямар ч юу үүрэн таа хяналт байхгүй. Бодлого. Юусоо зүгээр үрлэн тэгээ одоо хаашаа хитэн дөрөв явж ийн тэгээ хямж байгаа ч хүн алга. Тэгээ ийм одоо энэ миний нэг яриад байгаа юм хяналтгүй ингэж байна гэдэг бол. Би анх энэ улсын хурлд ороод за ардсан нам энэ Монгол ардын хувьсгалт нам нь олох болчих 46 гишүүнтэй байлаа шүү дээ. Ардсан намгаа 26 гишүүнтэй. Тийм дээр нь иргэний зориг нам, ногоо нам, тэгээ нэг бие дагчтай. Мөнч том сүрэг хүчинтэй ажиллах юм байна да. За эндээс бол их гоё юм гарах юм байна гэж ингэж тооцоолж ирсэн байхгүй би дотроо. Зүгээр л өөртөө яриа. Гэтэл байдал шал өөрөөр ирсэн байхгүй. Хяналтгүй 4 жил төр явцсан шүү дээ. Тэгээ энэ дундуур одоо бидний яриад байгаа нөгөө сэргэлэн мэдээлэлтэй ойрхон төлөөнийхөө хүмүүсийг их хурал засгийн газар оруулсан энэ компаниуд л ажилласан шүү дээ. Өөр хин ч очоогүй шүү дээ. Та нар энэтэй санал нийлэх үү? Санал нийлвэ. Ийм л 4 жил болол өнгөрлөө шүү дээ. Тэгээ нэг зөөгөн эд хүн 2 толгой 5 толгой эсрэг нэг 49 юу 57 39 дугаар тогтоолоо барьж нэг хэсэггүй лээ. Дааж одоо 8 9 их нь болчиход дийлээгүй. Гэхдээ энэ тогтоол хүчинтэй байгаа шүү. Монголын ард түмэн бол энийг сайн сонортой тогтоох хэрэгтэй санал сонгуульд оролцохтой. Ер нь бол уул уурхайн салбарыг зохицуулж болно. Орж байгаа орлогыг иргэдтэй яг оновчтой тараадаг энийг бол одоо хийж болох юм байлээ. Ядуу улсууд өөдөн татах болцоо байдг юм байлээ гэдгийг л би харсан. За юу сайхан сарбаг гүшүүнтэй санал нэг байна. Уул уурхайн баялагаас орж байгаа орлогыг бол яг жинхэнэ төр зорилтод нийгмийн дагаврагт нь бол одоо бодиттой өргөх ёстой. За Монгол улсын хурлын гишүүний одоо вакцин мөнгө гэж одоо асуудал яригддаг л да. Тэгэхээр би энийг одоо анхнаасаа шүүмжлэлтэй хандж исэн гишүүдийн нэг олон зуун тэрбум төгрөгийг одоо зарцуулсан байдаг. За яг хоо зүгээр энэ мажоритараар сонгогдож байгаа гишүүдийн одоо жалга домны тэр тухайн тойрогтод одоо зарцуулагдсан ийм хөрөнгө байдаг. Энэ бол одоо стратегийн улс орны хөрөнгө оруулалтад одоо нэг ач холбогдолтой зүйл зарцуулагдаагүй гэж би хувьдаа боддیں۔ Тэгэхээр өнөөдөр Монгол улсад жишээлбэл 200 гаруй цэцэрлэг сургууль барих хэрэгтэй байна. Зөвхөн 200 гаруй тэрбум төгрөгийг аль хэдийн даваад гишүүд зарцуулсан байдаг байхгүй юу? Тэгэхээр бол энэгээр 200 гаруй сургууль одоо барих болцоо боломж нь зөндөө байсан. Тэгээд Монгол улсын цаашдын ирээдүйн хөгжил бол яа харахгүй уул уурхайтай холбоотой. Гэхдээ ол үнц тулгуур багна нь бол биш шүү. Бид бол одоо дэлхийн зах зээл дээр Монголын экологийн цэвэр бүтээгдэхүүн болсон энэ мал аж ахуйн бүтээгдэхүүн бол одоо өнд орох нь бол гарцаагүй. Монгол хүн малаад авах ёстой. Тэр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ өөрсдөө тариалаад өөрсдөө одоо тэндээ ажлын байр бий болгож байж л бид эдийн засгийнхаа өсөлтийг бодит одоо өсөлт бий болгоно гэдгийг л хэлмээр. За харин нэг шинэ үед хялбар өмсгөө оруулах хамгийн одоо татаргасан. Гэхдээ ерөөсөө одоо ойлгомжтой асуудал шүү дээ. Ажлын байрыг аль болох нэмэгдүүлэх тийм ээ. Үндэсний одоо үйлдвэрлэлээс сэргээх энэ чиглэлээр л одоо асуудлаа одоо төр одоо хийх ёстой. Нэгдүгээр, хоёрдугаарт энэ ашигт мултмал уул уурхайгаас орж ирж байгаа баялагын хуваарлтыг шодрог болгомоор байна. Тэр иргэд рүүгээ тэр одоо олон түмэн рүүгээ энэ одоо баялагын хуваарлтыг чиглүүлмээр байна. Энэ орж ирж байгаа баялаг тодорхой хэмжээнд бас хязгаарлалт тавьмаар байна. Тэгээд баялагаа гаргаж байгаа юм бол олох орлогоо бүрэн олдог баймаар байна тий. Тэр өөрчлөлтөд алдмааргүй байна тий. Өнөөдөр Монголын эдийн засгт орж ирэх ёстой уул уурхай ашигтнаас орж ирж байгаа бид нар олох ёстой орлого одоо 8 хийж байгаа бол хүн шинэ аль ашигтай 8 хийхийг боддог шүү дээ. Тэгвэл өнөөдөр бидний хийгээд байгаа 8-аас бол үндсэнд бол дандаа алдагдaltaй 8 хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр нүүрснээс бид нар жишээ нь одоо олох ёстой орлогынхаа зөвхөн 3/1-ийг л авч байгаа байхгүй. Төрөний хэлсэн тоовонд тий. Алтч ялгаа алга, төмрийн өдөр ялгаа алга тий. Дээр нь одоо чинь гаднаас импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүн дээр хүртэл тодорхой тооны хэдхэн нөхдүүд хагартлаа байжаал тэр нөхдүүдийн баяжж байгаа тэр одоо орлогын тэр алдагдлыг тийм Монголын ард түмэн урандаа үрчиж шүү дээ. Жишээ нь төрөөс өнөөдөр нефт импорт дээр бүх юм тэглээд өгсөн тийм ээ. Гэтэл тэр нефтийн орж ирж байгаа нийт нефтийн чинь бараг 60-70% уул уурхайн одоо бизнес эрхэлж байгаа компаниуд хэрэгжилж байгаа. Үлдсэн 30% нь жижиглэн буюу одоо энэ иргэд маань хэрэгжилж байгаа шүү дээ. Гэтэл тэр уул уурхайн тэр төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлтийг уул уурхайн компаниуд эдлээд жирийн иргэд тэр зөрүүнийх нь одоо тэр үнийн тийм ээ зөрүүг жирийн иргэд нугандаа өрөөд байгаа байхгүй. Тэгэхээр
Энэ мэтчлийн төрийн юм одоо алдаатай бодлогуудыг зас залруулад ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр энэ баялагын орлого ашгийг үндэсний үйлдвэрлэлийг одоо бий болгох тэр хөрөнгө оруулалт руу зөв чиглүүлж чадах юм бол өнөөдөр ядуурлаас гарах бод арга зам бол байгаамаа. Өнөөдөр Монгол бол үнэхээр баялагтай. Монголын ард түмэн бол тэнгэр заяатай ард түмэн. Тийм учраас энэ төрийн бодлого зөв байх юм бол Монголын ард түмэн ядуурлаас гарах бүрэн боломж бий гэдэгт бол би огт эргэлздэг. За баярлалаа. За ингээд сүүлийн 1 минутыг сайхан сан бүгшөнд таны хүсэлтийн дагуу өгье. Тэгээ яг зөвхөн би нэг хөдөө орон нутгаас сонгогдсон болохоор одоо манай хоёр гишүүн бол энэ төвлөрсөн газар ажлын байр бий болох энтергээд ярьчлаа шүү дээ. Би хөдөө орон нутагт юу анхаарах вэ гэвэл ерөөсөө л хөдөө орон нутгийн иргэдийн ганц ажлын байр нь бол малжуулах ажил байгаа байхгүй. Ерөөс малжуулах. Энэ малжуулах энэ төслийг бол одоо яг зөвхөн даяар дургуулах байх л та. Юу дургуул? Монгол ардын нам малжуулах төсөл дээр бол энэ манай мөрийн хөтөлбөрөөс орсон. Тэгэхээр нэг юм яхад танах амлалаа гэх байх л та. Монгол мал ерөөсөө хамт бодлосон шүү тийм ээ. Тэгвэл тэн дотор хамгийн эхлээд энэ хөдөөний одоо энэ хөдөөс шилжиж байгаа иргэд байна шүү дээ. Энийг зохицуулах хамгийн гол арга нь бол малжуулах. Энэ төслийг хөдөө орон нутагт энэ 4 жилд бол ялангуяа ихний энэ 10 13 онд онцгой анхаарч хэрэгжүүлэх юм бол хөдөө орон нутагт бол бас учир бий. Хөдөө орон нутгийн ажлын байр нь малчтад бол малал байгаа байхгүй. Тийм учраас энэ дээр бол онцгой анхаарна гэж би бол дотроо тэгж. За баярлалаа. Ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн сэдэв маань ядуурлын төвшин буурсан гэдэгтээ та санал нийснэ гэсэн бас асуултыг та бүхэнд тавьсан. Ингээд иргэд маань бас 340-д 350-д иргэн масаллаа явуулсан байна. 300-д 98%-тайгаар бас ядуурлын төвшин бол буураагүй гэж манай иргэд хэлжээ. Бас манай гишүүд ч гэсэн өнөөдөр бас энэ сэдвэр буураагүй гэдгийг нь бол одоо бас баталж ярьсан. Бололцоо бол байгаа гэдгийг л би одоо хэлчмээр бид нар санал нэг байгаа тийм. Гэхдээ яаж гэдэг нэг сонир. Иргэд өөрсдөө бууруулах сонирхол байхгүй нэ гэдэг дүгнэлт хий. Тэрийн зөв оновчтой бодлого явах юм бол энэ ядуурлын төвшин бүр байхгүй болох боломж байгаа. Нэг тийм олон салбар дээр биш. Цөөхөө идэх юм дээр хийхтэл ядуур бол байхгүй бол 100% болцоо бий гэд би дахиад хэлжмээр. За баярлалаа. За ингээд ирхэм үзэгчдээ таны мэдгүй телевиз ардчилсан хүчний холбоотой хамтран бэлтгэдэг Монголоо шинжлэлийн шууд нэвтрүүлэг маань өндөрлж байна. Ингээд өнөөдөр бидний урилгыг хүлээн авч студ маань хүрэлцэн ирсэн улсын их хурлын гишүүн Эрдэнэ, улсын их хурлын гишүүн Сайхан Самбуу, улсын их хурлын гишүүн Баяр Сайхан нартаа бас өнөөдөр үзэгч та бүхнийхээ өмнөөс баярснаа илэрхийлье. Ингээд дараагийн нэвтрүүлгүүдээр бас олон сонирхолтой цаг үеийн болоод улс төрийн ач холбогдлоо сэдвүүдээр бас та бүхэнд шууд ярилцлагуудыг хүргэж явах болно. Ингээд өнөөдөр бидэнтэй хамт байж бидний шууд ярилцлагыг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.